Нэгдсэн үндэсний байгууллагын онцгой байдлын нэгдсэн сангийн дэмжлэгтэйгээр Нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сан зодын гамшиг төрсөн малчин эмэгтэйчүүдэд зориулсан хүмүүнлэгийн тусламжийг 9 аймгийн 72 сумын 4,000 гаруй охид эмэгтэйд хүргэлээ. Монгол улс 189 мянга гаруй малчин өрхтэй бөгөөд 2023 онд 64.6 сая мал тоологджээ. За гэвч 2023-аас 2024 оны өвөл хаврыг дамнасан зодод 7.1 сая орчим мал хоригдож 4800 малчин өрх малынхаа 70-аас дээш хувийг алдсан байна. Амьдралын баталгаа үндсэн хөрөнгө болсон малаа алдаж амжиргаагаа залгуулах аргагүй төрсэн малчид руу чиглэсэн бодлого тусламж дэмжлэг хамгийн хэрэгтэй байгаа юм. Их л хэцүү байсан да. Ер нь идэх юмгүй болоо гэр мал ер нь гэрэн гадаанаас гарах юм байсан. Сүүлдээ тижээл авахгүй тэгэл 3 сар гэрээрээ ирэх болсон. Би өөрөө би давхар бихтэй болохоор жоохон тонос өгөө жоохон хөндлөөс нэг малуу тижээх өмжих болохоор. Гамшиг онцгой байдлын үед сэтгэл зүй хямрах, стресс ихсэх, нэн шаардлагатай бараа хангамжийн хомсдол үүсэх, хөдөлгөөний хязгаарлалт зэргээс үүдэн иргэд амжиргаагаа залгуулахад хүндрэлтэй болдог бөгөөд охид эмэгтэйчүүд онцгой хэрэгцээгээ хангаж чадахгүй төрдөг. За иймд Нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сан охид эмэгтэйчүүдэд нэр төр, эрхэм чанар хадгалах, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилгоор эрүүл ахуй ариун цэврийн багцыг 9 аймгийн 4,000 орчим охид эмэгтэйд тараасан юм. Малчин эмэгтэйчүүд бас тэр болон ирж сум орон нутг руугаа орж ирж бараа үйлчилгээгээ авах тийм тохиолдол бас хомос байдаг болохоор энэ бараа үйлчилгээ нь яг малчин эмэгтэй гар дээр очиж байгаагаараа авааштай юм байна. Энэ эрүүл ахуйн зүйлс нь бол бас мөнгөнд тусламж үйлчилгээнээс илүү маш үр дүнтэй бараа үйлчилгээ гэж бодож байна. Хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд алслагдсан аймаг сумдын дунд сургуулийн дотуур байранд амьдардаг өсвөр насны 2000 гаруй охинд эрүүл ахуй, ариун цэврийн багц, гар утасны нэгж, сэтгэл зүйн болон биеийн эрүүл мэндийг дэмжих, мөн хүчирхийллээс сэргийлэх зөвлөгөө бүхий мэдээллийн тохиомлуудыг хүргэлээ. Манай суманд ер нь айгүй хэцүү үйл болсон гэсэн шүү дээ. Зарим хүүхдүүд нь бүр эцэг эхтэйгээ ер холбоо барихгүй, өвлийн амралт болохоор эцэг эх нь хөдөө гадаанаас ирж чадахгүй эсвэл замдаа суусан тийм их асуудал их гарч ирсэн. Ер нь бол бидэнд хэрэгтэй олон юм ихэн байсан. Тэгээд зарим нь өдрийн ахуй хэрэглэн, зарим нь хичээл орохоор байранд бас юм унаад тэдэнд хэрэгтэй. Түүнчлэн зодын гамшигын үед малчин өрхийн гишүүдэд тэр дундаа жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдэд сэтгэл зүйн төрөл бүрийн өөрчлөлтүүд илэрдэг байна. За тиймээс тэдний сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих зорилгоор орон нутгийн эрүүл мэндийн болон нийгмийн ажилтнуудын чадварыг нэмэгдүүлэх замаар сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх, хүчирхийлдөрчсөн өртөх эрсдэл бүхий охид эмэгтэйчүүдэд зориулан аюулгүй орчинг энэхүү тусламжийн хүрээнд байгуулах юм. Нэгдсэн үндэсний байгууллагатай ер нь бол тууштай хамтарч ажилладаг. Бид нар байнга тусламж авдаг. Нийгмийн тулгамдсан асуудлыг маш олон зорилтод бүлэгж чиглэсэн оновчтой хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сан нийт байгууллагын донор байгууллагын чин сэтгэлийн талархлыг илэрхийлж байна. Энэ нь яг газар дээр хөрсөн дээр хэрэгжиж нийгмийн тулгамдсан олон асуудлуудыг шийдэж байгаа гэдгийг бас цохон тэмдэглэж хэлхийг хүсэж байна.